Сайн байцгаана уу? Би та бүхэнд өнөөдөр наадмын тухай ярилцах гэж байна. Та бүхэн наадах гэж байна. Тэгнэ та нар. Үхэл цам хараач дорныхан наадах нь гарцаагүй. Энэ бол тодорхой. Чухамхөө Монгол наадам яаж үүссэн бэ гэдэг асуудал бол яг өнөөдөр ярих сэдв. Яагаад гэхээр дорны цагийн күр дуусч байна. Дорны оршихуун дуусч байна. Тэгэхээр хүн болгоно үндсэн аюулгүй байдал оршихуун тухай ярих дуртай. Гэвч түүнээ зөв олж таньж, мэдэрч, дүгнэж, санжиж, шинжиж чаддаггүй. Тэгэхээр асуудал юу болдог вэ гэхээр төгсгөлөө хийж байгаагаа ойлгодоггүй. Чухамгүй бар сарын шиний нэг нь үхэр сарын битүүн гэдэг бол яг үүндээ шүн дундын үр цайх уугүй юу гэдэг асуудлыг л шийддэг. Шүн дундын үр цайх. Энэ бол эсрэг цаг. Өдөр дундын гал морин цагийн эсрэг байнга шүн дундын харах хулгана, бух, бар, түнчлэн, луу, могон орны гай гамшиг эхэлдэг. Ер нь бол та нар нэг юмыг ойлгохгүй байгаа. Загстан даваа, отхон тэнгэр хоёр бол дорны төгсгөлийн газар. Түүнээс доошоо байгаа хүмүүс бол зүгээр л хорт могоон үүрнийх нь. Загстан даваа байнга аваар ослоор күн тахилгатай байсан. Дөнгөж саяхан хар зам тавьж байж загстан даваан күнэн тахилга дууссан. Яаж сайн мэдээд байна уу гэвэл сагатын даваанд 104 настай надтай учирч 108 насыг зооглосон нэгэн буурал удган байсан. Түүний ач гуч нарын нэг нь тэр загстан давааны зам засварын ангид ажилладаг байсан. Байнга л тэнд күн тахилга болж байдаг. Одоо ч гэсэн та нар усанд кичнээн күний амийг өгч күн тахилга хийж байна. Энэ асфальтын зам дээр кичнээн күний амин тахилга өргөж байна. Яг л дайны үеийн стандарт шиг күн өгөж байна. Энэ бол күн тахилга. Яагаад күн тахилга гэж? Энэ бол эртний зан үйл. Өнөөдөр энэ күн тахилгын ёсыг дорнод монголчууд халаагүй байгаа учраас энэ их олон зүү бусын хоригдол гарч байгаа. Яг л малын өхлийн хоригдол шиг. Зүү бусын хоригдол. Тэнд хөөхд энтлээ усанд энд төмөрч шатлаа. Тэнд амиа хорлоо. Энд үер дурслаа. Угаартаа гэх мэт күн тахилын зүү бусын хоригдол тасрахгүй байгаа нь та нарын хийж байгаа үхэр цам харих тангад наадмаас улбаатай. Яг одоо наран дорн зүгт бол намгийн мэдхийн оронд мандаж байгаа. Намгийн мэдхийн оронд наран мандна гэдэг бол үлэг гүрвлийн мөхөл явагдаж байгаа гэсэн үг. Тэр үлэг гүрвэл гэдэг амьтан үлэмж биетэй л гүрвэл. Хамгийн сонирхолтой нь тэр нисдэг, гүйдэг, давхидаг нүсэр биет бас махчин ба өвсөн тэжээлт байсан. Английн засгийн газраас бига хоолтон болцгоо гэж уриалж байгаа нь күн төрлөختөнг өвсөн тэжээлт үхэл гөрүүлүүдийн сонголтыг хийцгээ гэж байгаа мэт сонсогдож байгаа. Яагаад гэхээр тэр чинь адууны ширийн орн. Үкэр могоон үүр бухын орн
Түүний ширэн орны дор байдаг. Тэгэхээр өнөөдөр хүн төрлөخت нь аргаа барж байна. Хүн төрлөختний зөв үсийн хоригдол өдөр болгон явагдаж байна. Түүнчлэн орх оронгүй, гიშгэх газаргүй хүн төрлөختөн өв олон болж байгаа. Энэ бүгд юунаас болсон бэ гэвэл та нарын маргаад байгаа тэр Олимпийн наадамд оролцогч тамирчдын хувцсны маргаантай дүүцэг хэмжээний маргаан чимээгүй явагдаж байгаа. Энэ бол Олимпийн бамбар. Өнөөдөр Олимп бол 1936 оны Адольф Гитлерийн асаасан бамбар тээж яваа. Тэр зөв үсийн хоригдлын учир шалтгааныг өгүүлнэ. Яагаад гэхээр хүн төрлөختөн хизээж бамбар барьж гүйж Олимпийн наадмыг эхлүүлээгүй. Яг л 1636 онд Манжин хаан Амбгай Нурхачин хүү ноёны хүү шүү тэр чинь хааны ч хүү биш. Өөрийгөө Монголын хаан хэмээн зарлан тунх гэлсэн луга айдал хүн төрлөختний эв нэгдлийн галыг Адольф Гитлер асаасан тэр галт бамбар өнөөдөр дэлхийд дахинд гүйж явна. Галаар наадахын учир шалтгаан нь инкүү хүн төрлөختний зөв бусын хоригдол аль эсвэл орх оронгүй ооч хаяггүй хүмүүсийн амьдрах сүүлчийн өдрүүдийн асуудлыг шийдэх шаардлага үүсэж байгаа. Өнөөдөр олон хүн дэлхийд дахныг өөр дэг журамдаар нь дэлхийг захирна гэж хаа сайгүй аахаж байгаа. Яг өнөөдрийн хууччууд дэлхийг захирахгүй. Яг өнөөдрийн идэвхтэй хүчин зүйл, яг өнөөдөр хашгирч байгаа бүхэн дэлхийг захирахгүй. Яагаад гэхээр та нар нэлхсод. Нэлхсэн эрен дуусч байна. Тэгвэл энэ удаад 800 жилээс өмнөх төгсгөл хийн. 800 жилийн өмнө яасан бэ гэвэл Харкредийн тойрлыг 40 дэх хүрээндээ багтааж байсан Исүкабаатар ба Тэмүжин Чингис хаан хоёрын ачийг үл санах нэлх сэнгүм Кэтатта нэгдэж жамуух хажуугаас нь оролцсон дорны нэг эсэргүүцлийн аян дайныг эхлүүлсэн. Энэ бол Кютний дайн байсан. Кютний дайн гэдгийг хүн төрлөخت нь 80 онд туулсан нь бас л нөгөө улагч могоо жилийн дараах 8-ийн 10-ийн ёс байсан. 80 гэдэг бол 8-ийн 10-ийн ёс. 8-ийн ёс 10-та давтагдсан гэсэн утгатай. Тэгэхээр одоо хүн төрлөختний зөв үсийн хоригдол эхлэх тийм цаг ирсэн. Энэ бол дэлхийд дахинд дорны төгсгөл. Дорны гэхээр шууд ойлгох юм бол далайн айс авих. Ойн иргэд, хар ойн иргэд, балт сүхтийн ойн иргэд тэдний төгсгөл болсон. Юмд эхлэл гэж байна, бас төгсгөл гэж байна. Та нарын нөгөө 1911 онд Тангад эзэн богд Чингис хааныгаа задлаа. Түмэн нас наран гэрэлт хаан минузэ гэж мөргөд сөхөрч байсан тэр төгсгөл чинь одоо дахиад тохиож байна. Та нар тэр үед зүгээр л 8-ийн 8 жилийн түүхийг дуусгаж чадсан. 1919 он гэхэд та нар аль хэдийнэ махийцсан, тахийцсан
та нарын түмэн гэрэлт хаан чинь амингийн шоронд орцсон түүнийг чөлөөлөх гэж Украины офицер яарвчлан зүтгэж байсан гайхалтай түүхэд бий. Тэгэхээр та нар одоо яг ямар наадам хийгээд байгаа юм бэ? Онтоолыг харахаар та нарт хэмжээгүй, хязгааргүй үргэлжлэх нэг утсан хэлхээ. Яг одоо та нар ардын хувьсгалын наадам хийж байгаа бол түүнээ өвхөр цам харааж дагалдуулж байгаа нь эсэргүүцлийн наадамтайгаа хавсарч хийж байна уу? Яг л Монголын нуус товчийг бүтсэн шиг сайн муу хоёрыг хоёулангийн холбоод ширээд хийж байна уу? Энэ наадам хийж байгаа өдрүүд чинь яг үнэндээ аргын тооллын 7 дугаар сарын 10-12-ны өдөр тохиох ёстой. Та нар аль хэдийн наадмаа эхэлчихсэн. Яагаад 11-12 гэж 7 дугаар сарын? Энэ бол ардын засгийн газар 7 давын оройг ялж дийлсэн 7 дахь давынхны наадам байсан. Энэ бол 7 дахь давынхны наадам шүү, ардын засгийн. Ялангуяа дорны түмэн наст наран гэрэлт тангад эзэн богд хааныг улс төрийн ирэхгүй, оюун санааны зааварчлах, сөхрүүлэх, мөхрүүлэх ирэхгүй, эдийн засгийн ирэхгүй болгож жасын малыг хурааж тангадизмд төгсгөл хийсэн наадам байсан. Яг энэ өдрийн наадмыг хийхийн тулд ардын армийн цэргүүд гаминг ялсан. Та нарын хэлдгээр лам дээл эсвэл өндөр гэгэний үлдээсэн Монгол дээл хазгаа захта дээл өмссөн Оросын цэргийн армийн күчээрч байж болно. Кяхтад гаминг ялсан. Яагаад заавал кяхтад гэж? Дөрвөлжин сүмийн нүүдэн дээр 4 пулманд зоогоод 4 зүгийн гаминг устгасан. Тэр бол нарны хүүхдүүдийн ялалт байсан. Дөрвөлжин сүм. Кяхтад одоо цор ганц нарны сүм бий. Тэр бол ард талдаа Волгны итгэлт хамбын Монхорлын далайг ширгээх үүрэгтэй өмнө зүгтээ Дакүрэний тангад эзэн богд хааны тааварлыг таслан зогсоох үүрэгтэй нарны сүм, Күнүүгийн сүм, нарны хүүхдүүдийн ялалтыг хийх дөрвөлжин сүм, 4 үедтэй 4 талдаа пулемонт зоож байж 4 зүгийн дайсныг ялсан агуу их ялалтын баярыг та нар өнөөдөр өхөр цам харааж тангадизм мандуулж хийж байхдаа яагаад тэр ялалтын ноёг дурдаад байгаа юм бэ? Яг төдөн жилийн ной дээр чинь чамааг устгалаа гэж тунхаглаж байна уу? Яагаад та нар дайтах уу, байлдах уу, найрамдах уу, наадах уу гэдэг 4 шийдвэрээс ганцыг нь сонгосон юм бэ? Мэдээж та нар 40 жилийн өмнө агуу их ялалтаан хийсэн, тангадизмыг мандуулж эхэлсэн, төвдийн далай ламын дор сөхөрч эхэлсэн, төрөлтний тэнгэрээ тахиж эхэлсэн, тангадын номдор сөхөрч эхэлсэн, тангад бурхнаа шүтэж эхэлсэн, тангадууд дахин арх алхад улс төрийн эдийн засгийн оюун санааны эрх чөлөөгөө олсон тэр ялалтын 40 жилийн чинь өнөөдөр тохиож байна. Та нар тангадууд, ориг тангадууд, төрмөл тангадууд гэдгээ баталж сууна. 1937 он хүртэл
Монголын 15-ны сар 15 удаа мандах цэрэл 1922 оноос эхэлсэн тангадын, төвдийн, хар замын дээрэмчин хуйлгаан лам нарын зэвсэгт босдгийг дэмжигчд яг өнөөдөр наадамдаж байна. Энэ одоо юу вэ? Тэр нэгэн хідэн 10хан ширхэг тамирчны өмсөх хятад хувцснаас доор асуудал. Энэ одоо юу вэ? Та нар өнөөдөр ардын засгийн ядалтыг хулгайлсан баяраа хийж байна уу? Та нар өнөөдөр ямар наадам хийж байна? Тангад наадам хийж байна. 94 наадам биш ээ. Эрэгч нэрийн, эмэгч нэрийн 4 наадам хийж байгаа. Энэ бол шагаан харавхтай хавсарсан 93 наадам, нумсам харуулж байгаа чинь манж харваа. Хизээ сумыг гудруулж харуулж байсан юм бэ. Дорноос тэнгэрт, өрнөөс газарт харавдаг сум шүү. Тэгтээ арай л нэг гудруу харавж байна шүү та нар. Манж харваа чинь. Та нар өнөөдөр яг юу багтан наадам бэ? Та нар өнөөдөр 2 дахь удаага Монгол хүн байх жүжиг тоглож Монгол дээл эгэлдэргэлсэн 7 хоногийн наадам хийж байна. Энэ наадам чинь тангадын наадам. Түүний үргэлжлэн өхөр цам харайж шилэн зуд үргэлжлэх кютний дайныг өдөөж байна. Гэтэл цаг хугацаа юу болсон бэ гэхээр 17 дугаар жарны 37 дугаар он тохиож та нар яг 37 оныхон шиг шоронд өлгөгдөж, шороонд булагдаж, шоронд хоригдох тийм аюултай цагийг өгтөж байна. 37 он гэдэг бол 37 дугаар өргөргийн асуудлыг шийддэг юм аа. Энэ бол Агуу Александр хаанд хамаарах үйлдэл. Азийн хаан Агуу Александрт хамаарна. Тэмүжин Чингис хаан 7, 17, 27 оны 3/7-гийн ёсыг таслан зогсоож чадсан. Харин 37 дахь ёсыг нь таслан зогсоох ажиллагааг зүүн гарын хаан, дөрвөн ойрдын хаан, галдан, төр байх, төөнчлэн, Эрдэнэ Баатар хум тайж, Хархул хаан хамтдаа хийж гүйцэгсэн нь 17 дугаар жарны үйл явдлаар төвдийн өндөрлөгт бас л нөгөө зөрөөд 2 бух тулаанд орсон нь хар бух улаан бухын ноолдоо төвдөд цогтхон тайжийн ба төрбахын цэргийн жагсаалаар жагсаж тулаанд орсон тэр 37 оноо эдүүг өнөөдөр өгтөж байна. Хамгийн нэмэгнэлтэй та нар яг одоо харь тангад наадам хийж байлдах уу, дайдах уу, найрамдах уугүйгээр наадаж суугаа чинь торгон дээлний гол болсон тонгороо санаатаа дорныхны бахархал дэндүү дэврэн байж чадсны чинь гор гарч байгаа нь цаг хугацааны хувьд маш их олон давхцалтай учирч байна. Хамгийн сонирхолтой нь Көх тэнгэр гэж орилоод байгаа дорны хаттын тэнгэр энэ шүн нурж унана. Тэр олон аархуу дорны хаттууд яг л алан гоо шиг, яг л сорхогтон шиг, яг л мандухай шиг бах бэрүүдийн сачигэлийн дайралтуудыг байгаль хорвоо ертөнц дуусгаж байна.
дорны хатдын ер тэнгэр нурж байна гэхээр имгэнэлтэй байгаа үстэй. Тэд ир нөхрөө өгсөн хойно ир нөхрийнхээ өвөгдийн тэнгэрийг дээрэмдэх гэж зүтгэсэн элдвтэй хэдэн нэлх баг давруу нь хоосон омогт хатдын төв байнга ялагдлаар дуустгийн ох манлаа өнөөдөр тохиож байна. 15-ын үдийг 7 дугаар сард нээж 7 довын оройд 15-ын үүдийг нээсэн нь тулаа жилээр тохиодгийм маргааш Могон хаан Луугийн орны үүдийг нээсний баяраа та нар тэмдэглэх гэж байна. Ингэснээр та нар Луугийн орны муугийн дансанд орчихсон гэдгээ баталж байна. Цаг хугацаа гэдэг бол өөрийн горимтой, эхлэлтэй, төгсгөлтэй, бас дахин эхлэлтэй. Яг өнөөдөр хар кредийн нутамд 40 дэх хэмээн 40 хүүхдээс дөмөгтэн хэмээн сонгогдсон тойрлыг өөрийн күрээн дэнэгтгсэн Исүг баатрын үйл хэргийн үргэлжлэл явж байна. Та нар Исүг баатрын хүрээнд орсон хар кредийн нутгийг халахыг гэж булаалдаж гитдэх болгох гэж шамдаж байна. Эцгийн үйлийг үргэлжлүүлнэ гэж Тэмүжин Чингис хаан хар кредийн тойролтой нөхөрлснийг нулимчгаад та нар өнөөдөр хар кредийн нутагт хар кредийн төрийг сэргээж хар кредийн хар тангадын үкэр цам харайх наадам хийж байна. Наадам хийхдээ эртний үг монголчууд тэр газарт хоёр усны аль нь нөлөө ялсан бэ гэдгийг олдог юм. Жишээ нь энд шар ус ялсны үерийг та нар нүдэрээ харж байхад шар усны ялалтын наадам хийж суугаагаа юу гэж дүгнэж сунан бэ? Цаг хугацааны хүрд дуусчлаа 40 дэх жилдээ. 1984 оны 7 дугаар сард 4-ийн Цэдэн балыг та нар зайлуулж түүнд төр алгасан бүх эрх мэдлийг нь хаман авч хуваан хэрэгжүүлэхдээ чөтгөрийн 40 жилийн тойрог эхлүүлснэ. Танихгүй байна уу? Яг одоо Тайванд Хятадын дотоод маргааныг шийдэх тэрл эрхэм хүмүүсийг хайсан тайванчуудын итгэл найдварыг дэлхийд зарлах цаг болжээ. Энэ бол Хятадын хан үндэстэн Хятадыг захирах эрхэм ёс. Өнөөдрийн Хятад мэдээж Тайваныг пуужингаар харуuna гэж айлган сөрдүүлж көөрхий өнчин хан үндэстэнгүүд Америк нэгдсэн улсын ивэлд орох гэж бүлтгэнэж байна. Олон улсын энэ том дайны геополитикт өнөөдөр хэн нь зөв, хэн нь буруу вэ гэдгийг шийдэж чадах тийм хүмүүс Монголд байдгийг тайванчууд аль хэдийнэ 17, 18 дугаар зуунд инкрилэн хайрлаж тэдний ургийн бичгийг манжаас нууж Хятадын их газраас нууцаар үрж гарч Тайванд идүүгээ цахим болгочоод хүлээжсэн. Тэгэхээр та нарын удам өнөөдөр хаанаас ирсэн хэн гэгч нь вэ? Манчтай хамт ирсэн ховлын албад хэрэглүүд гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Бээжингээс көөгдсөн хор хорсолдон шатаж Хятадыг үзэн ядахтан
манжийн өвөрт гүйж орж, төвдийн өвөрт гүйж орсон янхан удмынх нь яг одоо яралцтал алхаж тангад наадман хийж байна. Гэтэл цаг хугацааны хүртэл хэдийнэ дорны төгсгөл хийхдээ Евразийн алтан бомбын нэрнийг астрономийн алтан эрентэй хавсран хийх цаг эхлэхэд та нар зүгээр л эртний тангадууд шиг үлдэж Тэмүжин Чингис хаан баруун зүгийн асуудлаа шийдэж ирээд Баркрахар тангадуудыг доройтуулна гэд явах тэр давтамж тохиож байх юм. Та нар тангад наадман хийж таруулзаж байхдаа газар чин даахгүй дэнч чин хотоож хотоосон газарт нь шар усны үер тунаж байхыг харахгүй байна уу? Та нар тэнгэр үл таалахыг хийж тэнгэрт үл таалагдхан өдөөж байгаагаа өнөөдөр таалж чадахгүй байна уу? Тэнгэр гэгч чинь нүдтэй, чихтэй, амтай, оюун санаатай, амьд гэдгийг харцгаа. Тэнгэр гэгч чинь та нарын яриад байгаа ойлголт биш, астрономийн гих ойлголтоор яригдах дэлхий бан, тэнгэрийн бан, далай бан гурвал бүхнийг захирдаг юм. Бусд нь зүгээр л үймэн самун дэгдэгчд гэдгийг таних цаг болжээ. Гэтэл та нар тэнгэр гэж яриад нэг муу жирэмсэн эмийн шейх газрын жижиг тоглын бэлчээрийн дов талгадыг тойрч гүйсэн дорой муу этгээдүүд болчихжээ. Та нар зүгээр л бэлэгдэл харж баясдаг түүнээч үл ойлгогчд болжээ. Жишээ нь 9 цагаан күлэг гэдэг бол хулгаад алдагддаг. Байнга дорн зүгийнх нь хулгайлчдаг хулгаан 9 цагаан күлгээр баясах гоё. Наадахчин хулгаад алддаг 9 цагаан күлгээ. Шарга байна уу, цагаан байна уу? Та нарт 9 мордын хулгайч жамуухын удам гэдгээ баталсан тангад өхөр цам харайх наадмаа хийж таатай байцгаана уу тамийнхаа? Тэгэхээр одоо Чингисийн монголчууд гэх чинь яадгийм бэ гэхээр дөрөвдөх морин зүгийн дөрөвдөх өмнө зүгийн морин цаг, морин жил, морин сар, морин өдрийн бахархлыг батгаажуулахгүй л юм бол өмнө зүгээс тангадууд, манжууд, хятадууд, угрууд, ордсууд дайрч орж ирдэг тэр гамшигын тухайсууд л яригдж байхад харин ч нөгөө сачигэл баг хатны том хүү Бэхтрийн дээрэмдэх гэж оролдож байсан түүний төлөө 9 настай Тэмүжинд 7 настай Хасарт хоёр талаасаа нэвт хатгуулж өгсөн өхлийн шалтгааны 9 морь дээр баясаж тэнэгтэж суунөө тангадуудаа. Наадах чинь хулгаан морд шүү. Наадуулаар чинь наадаж баясдаггүй юм шүү хулгайчуудаа. Яахаараа ингэж та нар байнга буруу хийж бурууд зүтгэж бурууг зөвтгөх гэж оролддог вэ? Ямар ус уснаас ч хамаарат тархичин тэгж сэтгэж ам чин тэгж дугарч байдаг юм. Яг энэ тамирчдын хувцас хийсэн хүмүүс шиг та нар бас хятадууд, манжууд, тангадууд, харуугрууд гэдгээ танигтун. Би хинбэ бид хинбэ гэ яаран сандраад зүдрээд байгаа. Тангадууд л байна штэ та нарч. Гэсний чинь Монгол байдаг юм. Монгол байх юм бол ядаж
татарт 13 удаа ялагдахгүй тулд 13 нь азарган цагийг эзлэх ёстой. Хулгай хийсэн мордыг хөтөлж гүйлдсэн муу хулгайч нар тангадын өхөр цам харайлгасан тангадууд одоо тангад наадман хийж сэжгийн таруул зур зангаараа танзур хуушураар тансагласан тамийн амьдралаа зогсож байгааг үргэлжлүүлнэ гэж найдаж байгаа чинь эмгэнэлтэй. 41-т нь юу болох юм бэ гэвэл зүгээр л Клеопатрагийн нөхөд болж могоо 41 удаа амьсгаа авахын төдийд алдаг тэр цаг ирнэ. Могоо ирнэ хаана ихэлсэн юм бэ гэж ярих юм бол салгатын даваанаас тархтан нуруунаас зүүнтэд тайган нуурын зүүн эрэгт яг л нөгөө күрэн бэлчрийн амсар дээр могоон ирнэ ихэлсэн байдгийм. Хамгийн инээдтэй 1644 онд төрсэн зүүн гар дөрвөн ойрдын гаддан хааныг 1640 оны Үмэнт чуулганд оролцсон гэж төрөөгүй хүнийг хүртэл чирч түүхийн маргаандаа нь оруулдаг тэнгүүд шүү дээ та нар. Яг одоо хаттын тэнгэр нурж байна. Нөгөө омогтой дорны эмэгтэйчүүдийн итгэл найдвар басан дорны хаттын тэнгэр өнөө шөн нурж дуусна. Яагаад гэхээр тэр чинь төгсгөл нь ирж давын орой дээр гаран гут ялч нөхцсөн ялч төгссөн дүрээр намагт шигдэж далайн давын орой дээр гаран гутаа мөхтөг өгтөг жам ясандаа орж байна. Кичнээн күн өнөөдөр хөх тэнгэр гэж орилж хөх тэнгэрийн гисгэлийг ярьж суунвэ. Хөх тэнгэр дангаар гисгэх чадахгүй. Тийм учраас ойрдууд хар хөх тэнгэр гэж хос өнгөөр дуудаж арга бэлдгийн хоёр тэнгэрийг хүчийн үрээд суудгийм. Хар зүрхний хөх нуур гэдэг чинь хар хөх тэнгэрийн ёсыг таниулдгийм. Логиктай сэтгэж ухаалаг байх гэж оролдороо тангадуудаа. Тэгэхээр одоо 40 жил өнгөрчээ. Тэр нэг нь 1984 оны 7 дугаар сарын энэ л өдрөөдөөс хойш тэр нэгэн цагт дөрөвдийн цэдэн балыг зайлуулсан тангадын их наадмыг та нар эхлүүлсний 40 дэх наадмаа та нар өнөөдөр хийж суугаа гэж тоолцгоо. Магадгүй тэр 84 оны наадамд хөөрхий цэдэн бал саян Бурятийн гарт ороод гарч ирсэн тэр л нэгэн цэнгэлдэг хүрээлэнд сууж байсан байж болох юм. Гэвч та нар түүнийг зайлуулсныхаа 40 жилийн ойг хийж байна. Энэ 40 жилд та нар үнэхээр л эрх чөлөөг олсон юм бол үнэхээр л оюун санааны сэргэн мандалтай хийсэн юм бол дорныхон тангадуудаа та нар юу хийж чаддгаа таниулчихгүй яасан юм бэ? Алтан боломжоо алдлаа. Аргамжаатай түүхэндээ юу ч хийж үзээгүйгээ баталчлаа та нар. Та нарын хугацаанд цэдэн балын бүтээсэн бүгдийг хувааж авах гэж яарсан, цэдэн балын кийсэн бүгдийг сөнөх гэж яарсан, дөрөвдийн цэдэн балын өмчлөлийн төрийн өмчлөлийг устгахын төлөө, хувьчлахын төлөө
тэмцэлсэн. Өөр та нар юу хийсэн бэ? Та нар зүгээр л байшингуудыг барьцсан гэж баясаад байна уу? Хятадд хулгайгаар аваачиж өгсөн нүүрс, алт, бусад эд зүйлийнхээ мөнгийг цаасаар нь авч чадахгүй болохоор нь барилгын материалаар оруулж ирж овоолсон шороонууд чинь одоо нуранга болоход бэлэн болжээ. Альва хот улсад байнга шин ба хуучин төөх, шин нийслэл ба хуучин нийслэл байдаг. Та нар ядаж дөрөвдийн Цэдэнбалын үлдээсэн Азийн цагаан дэгн Улаанбаатар хотыг хуучин хот гэж хаячаад шин буйранд очоод шин хотоо барьчихгүй яасан бэ? Юу ч хийж чаддаггүй хулгайчууд зүгээр л хулгаан амьдралаар амьдарч хулгайчин камера сэргээж сүнсэн галтуудын сэтэрхий тогооны амсар дээгүүр шоргоолж эдэлэг үлдэж байхдаа яаж хулгайлах вэ гэж яаж сандарч явсан биз дээ. Өнөөдөр ингээд дорны 7 давын оройдох 15-ын үд нээгдсэн байхад түүний цаадах тамийн дорх тамийн үдийг нээгчин маргаашийн луу өдөр нөгөөдрийн могоо өдөр аргын тоололд орж байгаа нь зүгээр л тангадын түүхээ бүхэл сууга дүрээ баталж байцгаана. Та нар одоо өөрийгөө Монгол хүн гэж хэлэх ямар ч барьцгүй болчихлоо. Яагаад гэхээр жирэмсэн эмийн шээх газар жижиг тоглын бэлчээрт Тэмүжин Чингис хаантай дайтаж дайсагнаж байсан тэр газар тэр ард иргэд Чингисийн монголч биш монгол хүнч биш гэдгээ батлах 40 жилийг та нар туулчихлаа. Би маш их эвүүчхэн байсан. Эвүүчхэн, эвийг хичээсэн. Байнга Чингисийн Монголд нэгдэрээ монголчуудаа байна уу тэр нь? Ки үзэгдэлтэй яриад байгаа аахгүй юу? Та нар ярьж байгаа чинь ки үзэгдэл гэдгийг л хариу баталж байгаа. 21-р зууны монголчуудаа алтан эрэнд нэгдэрээ, алтан 3 дахь мянганд нэгдэрээ гээл нөгөө нэг дээр үеийн ариадаг дөрсөх мэт байнга л цуурайтуулж байсан. Харин та нар намайг үзэн ятхын дээдээр үзэн ядаж эсэргүүцхийн дээдээр эсэргүүцэж бүгдээрээ нэгдэхгүй гэж үгсэн эцэг өвгдийн чин сүнс хүртэл гансран асгаран үйлдэл та нар нарны хүүхдүүд байхаас татгалзаж Чингисийн Монгол байхаас татгалзаж түнэр харанхуйн хархнууд байхаар тэмүүлсэн биз дээ. Одоо та нарыг 40 жил нэгдээгүйгээс хойш түүний дараахад нэгдэх ямар эрсдэлтэйг сануулъя. Яг одоо өмөрдийн хойд туйлын сүүн замын хоньны эрн эхэлж байна. Тэр тасралтгүй үргэлжилдэг 312 мянган жилийн шин түүхийг умардад эхлүүлж байна. Дорн зөвхт би энэ оны 3 сарын 22-нд эхлүүлсэн та нар тоогоогүй үсттэй. Тэгэхээр одоо Скандинавын орнуудад хургийг арслан балтал хүлээх тэр 8 сарын агуу үйлсийг хүн төрлөخت нь хүндэтгэлтэйгээр угтах гэж байхад та нар харин дорн зөвхтээ тангадын нараа дагаж тангадын намрын улирлаан ихлүүлж хадландаа гарч
харамсалтайгаар та нар яг жамуух шиг дорн зүгт нартайгаа буцнаа. Энэ бол 2024 оны 7 дугаар сарын 9-ээс 14-ний хооронд болох нөгөө 9, 10, 11, 12, 13, 14 хэмээх том утганд тангад ламын дээрхэн ёстоор сөхөрснөө таалж бүгдээрээ буцнаа. Тэгэхээр нэг асуудал бий. Тулуу ямар үүрэгтэй вэ? Загсыг тулмаж байсан. Загсыг тулмбол юу болох вэ? Могоо загс болно. Та нар сэрвээтэй загсны эрнийхэн учраас та нарыг тулмаадч могоо загс 7 дугаар сард далайн усны гүн рүү оддгийг ромчуудч мэднэ, арабуудч мэднэ, энэтхчүүдч мэдэх учраас та нар шиг тулман загсаар яах юм бэ? Хитрхи их балаарх юм бол хэмжээнээсээ хитэрсэн завлангийн далаа дунахын үдгэрээр та нар арай л хитрхи даварч байж арай л дэндүү доошлцглоо. 14 гэдэг өдөр аргын шин тоолол эхэлдэг юм баталгаа нь Булган аймгийн нутагт Хархул хааны балгасан хотын төөх баталнаа. Тэгэхээр аргын 14-нд эхэлдэг тэрл шинийн нэгэнд та нар нэгдэхийн заяагүй учраас төвдийн хул 14-р далаа ламд сөхөрч Хятадын коммунист намын шийдвэрт дагаж идүүгээ та нар тангадууд, төвдүүд, хар уугрууд гэдгэм баталж дээд язгуураа таньсан нь идүүгээ бүгдээрээ тангад ховцаар гангарч түүнэн Монгол ховц гэж андуурч байна. Чухамхүү Монгол гэж яг юу байдгийг дэлхийд хувцастай, хуйлтай, аягтай, навдартай, өргөөтэй, ордтой танилцуулах цаг иржээ. Та нарын над көөсөн бахархалчин далайн көөс болж цахарч унах нь иймгүй дорны хатдын тэнгэр нуран унаж дордсын ертөнд төгсгөлдөн орлоо. Хүн болгон нэг их дэлхийн шин дэглэн жормонд орно. Дэлхийг захирна гэж аархаад байсан чинь дорны хатад захирахгүй гэдгийг өнөөдөр маргааш далайн давын оройд дорны хатад гарч дов мэргэн нүксний дараах дов далайн усанд живхэн тэрл цаг үеийг та нар туулан амьдралаа. Одоо зүгээр л хатдын тэнгэр нурснаа таньцгаа. Тэгээд тэр тэнгэртээ газар чинь нурчаад байхад тэнгэр чинь яаж оршин бэ гэж асууцгаа. Долоон дов усан давтах цаг ирж долоон давын түүх дуусч Гүйг хааны захидлыг Ромын папад хүргэх цаг болцоход байхад чиний долоон давыг эзэлсэн дорны яруугар хаттын тэнгэр нурахгүй гэд яах юм билээ? Москвагийн долоон давын цаг үе дуусаж Москва шат одоохон ингээд алтан Москва биш болох цаг ирж байхад Москвад 8 дахь даваас нарны алтан бомбын нэрнийг эхлүүлсэн
тэр бахархлаараа дэлхийд гоёхгүйгээд алтан ордынх нь яах юм билээ? Ийм их бахархалтай үйлийг Арслангийн ордод хийх гэж байхад та нар шиг юмс намгийн мэлхийн бэлчээрт налчиг шавар намагт унаж долоон давыг тастан хамт шар усан давтуулж хаад долоон довч нь унсан бол долоон жалга оронд нь үлсдгийг таних хэрэгтэй. Дарны архуу мунхаг хаттуудын архлыг 40 жил сонслоо. Дэндүү даврун байсан шүү та нар. 2004 онд би эзэн атгаад эцгийн гадгууламт дээрээс хөөж байсан юм хатдын сүнсийг. Харин та нар тэднийг хамтлан хоолдож, цадтлан тэтгэж, харин ч ёстой нэг архалыг нь дамжуулж, аля марцангийн замд хамтдаа тэмтэрчээ. Бид дөрвдийн удмынхан харин бэрүүдийг, харин хаттыг хамж хөөх чадвартай болоод удамтай билээ. Ямар ч хатдын тэнгэр дорн зүгээс өндих боломжгүйг өнөөдрөөс эхлээд байгалийн зам ёсоор танигтун байцааж асуухын хэрэггүй. Та нар дорны хатдын тэнгэр нурсанг өртөөлн дамжуулцгаа. Их л архуу байлаа. Манжин жанжидын сум илгээж цустаас иржмээр архаж байлаа. Ийм явдлыг тэнгэр өршөөдөггүй юм шүү. Төвчээртэй хатдын тэнгэр бас бий шүү. Тэднэртэйгээ уулзцгаа ажаараа. Зүгээр л дорны төгсгөл ирснийг Ром, Москва, халахын 7 хошуу энэ 3 дэлхийд зарлах ёстой. Халахын 7 хошууг захирсан бүх халахын анх дугаар эзэн Гэрсэнзийн ээж дорны бүх халахын анх дугаар эзэн богд өндөр гэгэний эхийн нэрийн өмнөөс би халахыг хашгирч бас зандарч захирах хэрэгтэй. Надтай их мэдл булаалтаж халахыг надтай өрсөлдөн тэмцэлдэн байж ижлэн төрөмгийлэх гэж оролцсон харин хатдын тэнгэр норчглаа. Анх удаа хүн төрлөختний түүхэнд халах түмэн эзэнтэй болсон нь ойрдын 2 их хатан эзэн хаан заларсны тунхгийг дэлхийд зарлах цаг боллоо. Ойрдыг эсэргүүцсэн халахын урагчийн зүрх өнөөдрөөс эхэлж илүү хүчтэй цохилж, илүү хүчтэй дарамтыг мэдэрч 8 дахь даваас ирэх дарамт шахалтын дор муужрах нь гарцаагүй л болчихлоо. Тэгэхээр нүүж амьдэрдэг хорвоод бид яг одоо яст мэлхийн оронд яст мэлхийн бэлчээрт цэнгэг усны айс авд алтан ордынх нь, мөнгөн ордынх нь, күрэл ордынх нь байршиж байгаа шүү. Тангалуудаа та нар шиг хар кредийн хар төнгөд хар тангадын 6 тангад төвд эм ба тангад төвд 6 лам захирсан бөөрөнд тансаглаж тэдний 7 дахь нь 8 дахь нь 9 дахь нь болох гэж таруулцдаггүй юм шүү. Бэлчээр өөр болохоор, усан өөр болохоор, үйл нь өөр болохоор, салхин өөр болохоор, тэнгэр өөр болохоор
Хоёроор Тэнгэрийн харгалдааныг өнөөдөр Тэнгэр таниулах үзье. Би бол бүх халахын гэдэг нэрийн дор бүх халахвчийн газар болсон ар өвөр Монголын алиа их түүхийн өчгийг барьж хужрыг тунгаад суугаа нэгэн болоо. Намаа эсэргүүцээрээ өгөх ялтаа. Яагаад гэхээр амчин дуустаа генетикийн үхэл ирлээ. Харин би шин амьг нь харин чи шин амьгүй үлдэнэ. Чи татгалцсан бидтэй найрсгаар татгалцсан бидтэй аархан довширч байж. Энэ үгийг би биш Тэнгэр чамд хэлнэ. Өвгөд чинь хэлнэ. Тэгэхээр яг одоо дэлхий дахинд 7 жалгын эрен дуусаж хүн төрлөختний соёл иргэншил 8 дахь дов руу шилжин нүүж байна. Андуудаа баяртаа намгийн мэлхийн орондоо навталцаж хавталцаж дэнжээ нурааж хотгор өсгөж хотгорт нь шар ус тунааж шар усанд хахаж үлдэх таатай ирээдүгээ төсөөлж хоцорцгоо. Одоо тэгээд байлдах уу, наадах уу, дайдах уу, найрамдах уу хэмээх хүн наадмыг Арслангийн ордод хийх цаг болж Чингисийн монголчуудын наадам сүүн замын дагуу дараагийн орд руу нүүх цаг ирлээ. Та нар энд наад үхэр цам харээс нь тангадын наадмаа хийцгээ. Харин би яст мэлхийн оронд хара хором хотын шин бүтээн байгуулалтан эхлүүлэхэм баталгаажуулах нь миний найрамдах наадах нь хамгийн том ялалтын наадам. Бичгийн соёл дээр шин намын нээл дээр наад новшин наадмын чин дараа хийсүү. Ингээд үрд 7 давын наадмыг төгсгөж 8 дахь давын наадмыг Ромын 7 давын норой дээр Москвагийн 7 давын норой дээр хийхээр би алсыг зорьсов. Үлдээрээ ард минь муужраад. Яагаад гэхээр та нар шин амийг авахыг үл хүсэж 10,000 жилийн түмэн наран гэрэлт түүхчин тангад нарны гэрэл дор үссэн булингартаа усны архал дор дуусч байна. Амьдэр өвтөл болдог тэр аюултай цагийг алсаас танилсан нь ийхүү 40 жилийн турш асар их үйлийг Евразид хийж байж 7 давыг захирах 8 дахь давын эзэн байхын баталгааг бий болгодгиймаа. Евразийг туулна. Дамжсан миний мөрийг чи надыг дагаад туулж эс барна. Миний мөр дээр гიშгэж намаа гараас сумлах гэж оролдвол ямар көгийн байхыг яг одоо та нар харах болно. Хамгийн сонирхолтой нь Евразийн алтан бомбын шинэрнийг агуу Тэмүжин Чингис хааны Ахмад хүү зүчин төрсөн нутгаас эхлүүлэх нь үнэхээр бахтан болоод бахархалтай байна. Та нарын Тэмүжин Чингис хааныг амьдд нь гутаан дарамжилж байсан тэр нэгэн Ахмад хүү зүчин яг үнэндээ дэлхийг захирсан дэндүү агуу хаан байсан юм шүү. Тэр яг одоо төрсөн газраасаа азар гонхны тэрл нэгэн хүү алтан азарганы бэлчээр алт
алтан гүйний бэлчээрд төрсөн тэр нэгэн алтан унага эцтэй алс холын 6 өнгөт дааган нутгийг захирч чадах тийм агуу хүү байсныг та нар юу л гэж гутаан дормжилж байснаа санагтун. Аманцар болоод ай муутаад зантаа байвал адгийн дараа болоод арчаагүй му тангад дүрээр үлдэхийн баяр багтлаа багтан надараа. Аль хэдийн намгийн наадмыг дуусгаад яг өнөөдөр та бид нар яс мэлхийн оронд наадах ёстой байтал тэр чин харин алсын холд яг л жирэмсэн эмийн шех газар жижиг тоглын бэлчээрийн цаад нутагт нөгөө дөрөвдийн цэдэн балын төрсөн газарт байх юм. Яаж би та нарыг тэнд аваачиж найрамдахын наадам хийх вүлээ? Орхны хөндөд аль хэдийн та нар өгөөд хааны 64 гэрэлт багныг нуран кимхчиж тангад сэмийн уул дор дэвсэн байхад яахан тэнд яст мэлхийн орон байх вүлээ? Хуурай нулимсаар уйлсан хувьгүй хэдэн боржин чулуун яст мэлхий тэнд көглөрч үлдэж өнгөрсөн түүхийн сануулга болж байгаа байх уу. За ингээд бид та нар нийлээд яст мэлхийн ба намгийн мэлхийн оронд хуваагдсан 40 жилийн түүхэн дуусгаж байгаагаа тайлантайгаар танилцуулахын төгсгөлд нь Хархором хотын шин бүтээн байгуулалтыг би эхэлж та нар тэнд тал тоосох тавих ирэхгүй үлдэх гашуун болоод ширүүн шийтгэл үлдээж байна. Тэгэхээр одоо 126 гишүүд нэгэн дарагтайгаа 125 5 үеийн 5 өнгөт иргэд Хархором шин хотын бүтээн байгуулалтаа алдсан тухайгаа яарн хуралданд байх гэж бодож байна. Тэгэхээр та нар хуралдаад чуулаад олжулж чадах тэр шин Хархором хотын асуудлыг бид энэ 7 дугаар сард шийдэх нь хамгаас чухал. Яагаад гэхээр орхны хөндөд Хархором хот бол халахыг захирах, дорныг захирах, дорн зүгт 7 давыг захирах 8-дахь нь байсныг та нар устгацсан шүү дээ. Одоо тэгээд тангад ламын, тангад сүмийн шалтар хэвтэх тэр эвдэрхий хамхархаа 64 гэрэлт багныг хэн босгох юм? Тэр чин бэлэгдэл байсан болохоос 64 гэрэлт баг нь хорвоодо босоогоороо үлдэж та нарын хувьд үгсэн бэлэгдэл болж өгөөдөө хааны мөнгөн модны орд улсын түүхт Хархором хотоо алдаж байгаа чинь өнөөдрийн та нарын нулимстай баярын мэндийг хүргэх урдл мэнчилгээ байлаа. За ингээд бид нар яст мэлхийн орон ба намгийн мэлхийн оронд хуваагдсан 40 жилийн түүхээр юу бүтээснээ харцгаая. Би Агуу Александр хааны 13 жарны үйл хэргийн төгсгөлийг хийж дахин эхлэлийг хийчихсэн. Күнүүгийн хаан бүх захирагч Аттила хааны алтан төрийн 13 жарны 'үйл хэргийг дуусгаж бас дахин эхлүүлчихсэн.
түүнчлэн Исүкийн удам Тэмүүжин Чингис хаан түүний өр хойчсын 1360-ны үйл хэргийг амжилттай дуусгаад дахин шинээр эхлүүлчихсэн. Энэ үйл хэрэг та нар хуруугаан хөдөлгөж хумсаач мэрээгүй байхад одоо та нар би дутлаа юу? Чи надаар дутлаа юу? Энэ тухай гэртээ сэмхэн ярилцаарай. Яагаад гэхээр чи 39 мянганы үйл хэрэгт оролцоогүй учраас 40 мянганы үйл хэрэгт оролцох заяагүй илдэжээ. Дэндүү сэхүн тангад байхын дими арахал үүгээр төгсжээ. Тэгэхээр одоо Күнүүгийн шин антааллын үргэлжлэл өрн зүгт үргэлжлэнэ. Төргийн шин антааллын үргэлжлэл өрн зүгт үргэлжлэнэ. Ялгаа нь юу юм бэ гэд асуултаа энэ нарных, энэ сарных, энэ арабын орнуудад исламын ертөнцийн шин антааллыг эхлэв. Энэ нарны Күнүүгийн шин антааллыг эхлүүлнэ. Наран саран хоёр шин антаалал миний гарт орцсон байхад та нар одоо ямар юмныхаа антааллыг эхлүүлэх юм бэ? Дангаар нь тангадих, дангаар нь хар кредих, дангаар нь хар уугрих, дангаар нь кэттих, дангаар нь төвдих, дангаар нь халахын антааллыг эхлүүлнэ гэж оролцсон ч нар саргүй хорвоод навч цэцэг дэлбэлэхгүй орчинд цэнгэг усны ундраг нээгдээгүй цагт сэхүн тангадууд яах юм бэ? Энэ л асуудал. Ус үгүй бол амьдрал үгүй гэдгийг чинь атгаж сондаа их чинь. Би усны ундраг нээдэг. Нэгэн даваас 9 булаг ундруулдаг. Төрхтөө тэгж ундруулж төрсөн төрмөл заяат би 7 бүрээс чинь 9 ундраг ундруулсан бол 63 ундраг халахын хавтгаад ундарч та нар надтай миний төрсөн 7 дахь 8 дахь давтаа нийлээд дэлхийд 64 гэрэлт хөшөөт тэрл уул устаа нэгдэх байсан юм. Харамсалтай та нар намайг эсэргүүцэж, аархаж ангалцаж, үхлийн ял зүүж, мөхлийн дөнг хөдөө гартаа хүзүүндээ зүүж, гамингийн шарангийн хоригдол шиг болцоход одоо өөртөө л гомдороо. Би өдөр болгоно, сар болгоно, тэргэл улаан наран саран өдөр, дөрвөн зүгийн наран тэнцэл өдөр, аргын тооллын болцоод өдөр байнга нэг дээрээ гэхэд намааг эсэргүүцэж ангадсан ам хөдөлсөн хуруу болгоно тангад хэмээн татгунаж байлаа. Яг одоо ингээд 2 Монгол намагт яст мэлхийн оронд танигдж байгаа нь энэ болоо. Одоо та нар Барсын бэлчээрлүүгээ барын орон лууга харлуугийн бэлчээрлүүгээ буцаж бар сард надад айтаахан сүгэр чадвал аяг хар усуух их болдож магадгүй. Үгүй бол та нар байнга метанта усууж дотроосоо шатаж, дотроосоо гэрэлтэж, дотроосоо өмгөрч, дотроосоо дуусах зэвэн өдрүүд эхэлнэ. Яагаад гэхээр яг одоо дорныг хайж, өрнийг өөрийн болгох өгөөжтэй цагийн ирэн дэрлээ. Тэнд Грек, Чек, Унгар, Швейцар, Серб болоод Герман, Франц, Испани, Итали, Португал,
Англи, Скандинавийн орн, Арабын хойг Египт алдлан хүлээж угтах алсын их аян эхэлжлээ. Монгол нүүдэг гэдэг нь ингэж нүүдэг юм. Монголын нүүдлийн соёл гэдэг бол нэгийг орхиж, нөгөөг асархаар, нарыг дагаж, сүүн замын дагуу нүүдэг юм. Яг одоо Монгол наадам яст мэлхийн оронд наадах заяагүй ч гэсэн Арслангийн орд руу нөөж Ратны хаан Арсланг захирах агуу их ялалтаан тэмдэглэж Алтанбергийн дэлхийг захирсан агуу үлсээ мандуулан бахархуулах тэр цагт ирлээ. Би 40 жил тэсвэртэй төвчээртэй байж та нарт хүндэтгэлтэй хандсан шүү. Бид дагшдын нутам. Гэвч би дөлгөө намуухан. Намайг яаж дагшрахыг та нар хараагүй, амжсангүй. Одоо харин харцгаах болно. Аянган ташууратгаж, аадрын үйлээр орсгож, газрыг чинь нурааж, тэнгэрийг чинь цэлмэж, дарныг яаж төгсөхгүй дөрөө та нарт архалтайгаар харуулах тэр цаг иржээ. Эргэх дүр гэдэг нь эмэгтэй хүн өмнө зүгт төрж, умардаас эхэлж, өмнөхнийг захирах тэр өмчлөлийн хууль чухамхөө яг ингэж бий болсон юм. Яг одоо 1266 онд Тэмүжин Чингис хааны 1206 оны үйл хэргийг ахин дахин эхлүүлсэн мөнг Төмөр хааны үйл хэргийг өрн зүгт эхлүүлэхээр өртөөлөх их наадам өрнийг зорж дарныг хаях цаг боллоо. Үүнийг их эргэлт гэдэг юм. Дорн зүгт өгөхийг өгөх гэж оролдож бүр Окинавагийн зүүн эргээс 150 км-ийн цаана номхон далайн ёроолд яст мэлхийн бэлчээрийг тэмтэрч байж би номхон далайг намхруулж дорныг захирч яст мэлхийн бэлчээрийг эзэгнэнхэн явхад та нар намгийн мэлхийн бэлчээрт ваах гэж орилсон ядуухан нэгэн тарчигхан эсэргүүцэгчд тарвалзаж суусан бидтэй. Хорвоо ертөнд өнгөө нь өрчилж, хүн төрлөخت нь дүрэн өрчилж, биологийн генетикийн шин төрөлтөөд амь дээрээ үргэлжлэх тэр он цагийг 312,000 жилийн өмнө эхлүүлсэн тэр сүүн замын алтан шин эрнийг астрономийн даахан алтан дөрвөн эрнээр ахин дахин амилуулан байж үргэлжлүүлдэг тэр л алсын их аянд бид мордож байна. Та нар намагтан шигдэж намгийн мэлхийн оронд тангад наадман хийж өхөр цам харайж жирэмсэн эмийн шээх газар жижиг тоглоом бэлчээрт үү олон жамуухтан гууд түүний кэрүүлч дарнын хатан тэнгэр дарнын хатдын тэнгэр нурж унж далайн давтаага даашилж байна. Дог мэрэгнийг анх гэрлэхт нь гаднаас орж ирж байгаа тэнхлэгийн голоор харийн усаар орж ирж байгаа нүүдэлчдийг захиулсан дуваа үг. Дог мэрэгнийг өхөнгөт түүний эхнэр болоод эхнэрийн эцэг их албат иргэдийн захирахыг Ахмад Көвөндөө өмчилснээр отог бөөгийн яс
отог хааны ёсыг эхлүүлсэн түүхтэй. Тэгэхээр та нарын алан гоо ихийн өрсийн сураггүй байх цагт Дувайгийн нүүдлийн 3 газар хос 2 дааган нутаг ас халын Европ төвд аль хэдийнэ оршин байсныг сураггүй байсан удмынх нь одоо сураг тавьж булаалдах гэж оролдвол боломжгүйгээ танаарай. Та нар хэтэрхий далаа гэж хуцалдаад магмын халуун лавн далааг танихгүй. Магмын халуун лавн далаа нь хаан Тэмүжин Чингис хааныг танихгүй. Тэр Есүкбаатрын удамд хар азарга байсныг танихгүй. Дөрөвдөх зүст хар азарга морин жилийн хар унаг байсныг нь танихгүй. Хар даагуулыг та нар хард хайж шидэж өгчөөд харин ч бүр алгаан ташиж хар дааган уулыг Украинд өг мусан Орсуудаа гэж хашгирч байхдаа цусаа таньж ясаа таньж Балтийн тэнгисийн шулам нь бүгийн иргэдтэй санаа нийлж байсан чинь яг л дорных нь хаач санаа нэгтэйг баталсан шүү дээ. За ингээд тэргэл улаан наран саран өдрөөд тинхээ мэднэ өрнийг зорж байхад тэргэл хар сарндар та нар дорн зөхтэй намгийн мэлхийн оронд намагт шигдэж үлдэх тэрэл сонголтоо та нар 40 жилийн өмнө хийж 40 жилийн турш тасралтгүй тангад үхэр цам харайснаа санагтун. Үйлийн өр гэдэг бол ерөөсөө санаатаа шийдэлтэй хийж түүнийхээ хариуг амсах хорвогийн зам ёс байдгийм. Та нар хулх монголчууд, та нар монгол хүн болох гэж оролдсон цагаачууд, та нар Монгол орныг ухаж зөөж хард зарж идэж баясах гэсэн харийнхан, та нар тангад их орн болгох гэж Монгол оронг хувьсхан өөрчилж тамийн орн болох гэж шамдсан тангадууд, та нар өвсөн овоохоотн модон уртстан чулуун оромжтон 3 нөөр гарал үсдэж ялгаж чадахгүй байж 3 нөөр янзын хүмүүс нэгэн тангад авааг тахиж гороолж шийтгэхтийн баясал хийж бар сарын шинийн 1-нд Тэмүжин Чингис хаан ялсан өширхэн байж эсэргүүцэж гэтэдийн хар тэргэл сар дорны тангадын залгалт хийж эцтэй инкүү хинч биш кэрэ галууны удам боллоо. Далаа байж болно. Далааны дээд далаа. Халуун магмын далаа байж тэр ариун гал, ариун газар, ариун усны их сурвалж болсныг дэлхий таних цаг ирлээ. Юмд цаг хугацаа бий учраас энэ өдрийг 40 жил хүлээсэн юм. Бүр энэ өдөр Монголд ирэхгүй гэж гадуур тэнж аваад 1984 оны 8 дугаар сард Монголд Арслангийн ордод наран мандахууд ирж байсан юм. Миний тавилан 40 жил. Алтан Бергенагийн нүүл хэргийг Евразид хийх төлөвлөгөөтэй товлолтой, заяатай, үүрэгтэй, хариуцлагатай түүндээ би шамдан бэлдэж түүнээ хийхдээ 1204-56 7-ны үйл хэргийг би та нартай хамт маш амжилттай хийж чадсан юм.
бүгд найрамдах Монгол ард улсыг би харькраан бэлд авч үлдэж чадсан юм. Та нар Зүүн Азийн Монгол гэдэг шинэ хаяг файл нэгдсэн үндэсний байгууллагад шинээр нээсэн хүмүүс шүү дээ. 1984 оноос гээгдсэн бүгд найрамдах Монгол ард улс бол яг үнэндээ дөрөвдийн нутагт үлдэж өнөө хүртэл үргэлжлүүлсэн юм шүү. Ингэж яст мэлхийн оронд Харахрум хот байж 64 цастуулын оройг захирах мөнгөн модны орд улсын хаан өгөөдөө хааны хаанчлал дэлхий дахинд хамгийн сүүлд гүйцэтгэгдсэн юм шүү. Би та нартай хамтрах нэгдэх гэж маш их оролдсон. Хөх Монголын шинэ онцлогийг би түүхэнд анх удаа ил тод зарлаж нэгдэхийг уриалсан. 2008-9 онд бүр 10 онд 200 гаруй хүн тангад залгалт хийдгүй байсан байх. 200 гаруй өрх айл шүү. Аажмаар яаж тэднэр буцаж тангадчихыг нь харж би суухдаа олны төвөнд орж ямар их муухай хуйлрал давтахыг би харсан. Одоо та нар тангад залгалтаа хийдэг, тангад наадам хийдэг, тангад бахархлаараа шилэн зод эхлүүлж дарны өвлийн тэргүүн сарайг цастаа мэстэй эхлүүлдэг тийм л горимд орчихсан гэдгээ өнгөрсөн жилийн явдлаар харцгаа. Би Евразиад 1-2 дугаар фронтыг бүх чиглэлд нээж яг л Викторийг алдаг Тэмүүжин хас 2 шиг хаанч 2 талаас нь зэрэг сум тавих бүр Катюша Аккагийн сум тавихаар тийм бэлтгэлээ хийж бид шин дайны нөхцөлд орлоо андуудаа. Та нар надтай 40 жил дайдсан амаараа, хуруугаараа, хумсаараа бас сэтгэлээрээ, итгэлээрээ та нарын тэнгэр дорных миний тэнгэр барууных, та нарын салхи ямхих миний салхи баруун зүгийнх, та нарын үйл хүчилдэг үнсэн саарл үйл миний үйл мөнгөнлөг цагаан үйл, та нарын гол халахын гол, тэсийн гол, туулын гол банг гаднаас орж ирж бузар оруулдаг гол, бас бузар буцаадаг голууд миний гол цэнгэг усны ундргаар нарны цацраг шиг дөрвдийн нутгаас 408 зөвхөс цэнгэг усыг нартай хамт илгээдэг. Ялгаатай хорвоод ялгаатай төрсөн бидний заяа ухааны хүчээр нэгдэж чадсангүй өөрийн мунхгаар салж тарлаа. Дайсантайгаа нэгддэггүй эрхэмсэг болоод эрхэмсэг Тэмүүжин Чингис хааны тэр зорилгыг би хүндэтгэж байна. Та нартай би, тангацтай би яахан нэгдэх вүлээ? Гал бас 2 нэгдэх үү? Та бидний дунд бүхэл бүтэн маш том соёл иргэншил бий. Тэр бол Күнөөгийн, Түргийн, галгүй нэрнийгээд өчнөн соёл иргэншлийг та бид нар гიშгээд 2 талаасаа нэгдвэл хорвоог сүрүүлэх аюул тэр болох шүү. За одоо Дарнын хатдын сүнс тэгчтэй данхалзаж дөнхөлцэл аакалж ууклал Дарнын хатдын тэнгэрийн архлыг илгээгээч тэр чин нурчхлаа. Одоо 8 дахь тэнгэрийн архлаар Ромыг, Москваг дашлуулах гэж байна. Андуудаа энэ бол Алтанбергийн
Арслангийн ордыг захирсан тэрл агуу түүхийг яг одоо би давтаж байна. Москва миний гарт орохын цагт тэнхлэгийн шугамын нөгөө зүгт барын орн луугийн орны дор орших Бээжин зүгээр дагаад сөхөрнөө. Хөөрхий хүн төрлөخت нь аргаа барахаараа көгт морины адагт Шанхаан холбоотон болж гурван барын өсрэлтийг көх морины өндөр гойд зүтгүүлэх гэж оролдож их л сандарч зүдэрлээ. Хүн төрлөختөнд яг л харах шиг живж байгаагаа мэдэрч зүхтах мэдрэмж байдгийг харлаа. Харин та нарахгүй доошоо шигдэж намгийн мэлхийн оронд улам доошоо дэнж хотоолгыг наади үхэр цам харай тангадуудаа л гэж уриалж байлаа 40 удаа энэ сүлжихээ. Одоо та нар цаашдаа ямар наадмыг хаана хийж яаж оршин тогтнохоо өөрсдөө шийдээрэй. Дорнын хатдын тэнгэрүүдээ дов жалга олдгол байлгүй. Гэхдээ та нар 8 дахь дов руу мацах заяагүй гэж та нар байтугай Ромын пап Оросын ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөх тэр цаг ирлээ. Инхүү шинийн 8-ны тэр кийсэн бүгд чинь хитэн түм бом болж хүчээ авч чаддаг гэсэн тэр бахархалт сарчин 8 дахь довчин Арслангийн ордод наадамдах шин эрний шин наадамдаа бид яарч байна. Харин та нар наад хөд олон худагтаа худгийн усанд мэлхий цавхчихын шин эрнийг эхлүүлж тангад наадмаа таатай хийж танзар хуушураа хахтлан идэж айрганд цадаж анх удаа тарагтны удам гидсээ цагаалаадаж махчин тангадуудын удам цагаан сараар ууц мэрж ул боо эцснийхээ хорыг тайлж чадахгүй. Түүх гэдэг бол цаг хугацааг эзэлсэн баримт. Түүх гэдэг бол өчигдөр яг одоо миний хэлж байгаа дуу аваа амаа хамхин гот энэ түүх болдог. Бидний амьсгал бүр түүхийг бүтээдэг. Та нар өнөөдөр Монгол гүн түүхийг бүтээсэн 40 жилийн түүхэнд ямар их хойшлва. 1161 оны могоо жилийн Тэмүжин нүгийн удам болцоолоо бүр цаашлаад хар киданд хаягдсан удмынхан болцоолоо бүр цаашлаад та нар дов мэрэгнийг өгснээ дараах болцоолоо ямар их арагшаа зүтг вэ? Урагшлах гэхээр чинь яасан? Урд чинь юу тэгэлдэв? Яагаад ирээдүг харсангүй? Ирээдүйн бахархалгүй бол өнгөрснөөр бахархаад хаач хүрэхгүйг та нар баталчлаа. Би зүгээр л ястаа нөгөө амич нь асууж тамич нь цайруулах асуудал хийсэн нь нэг дээрээ л гэсэн. Та нар угаасаа Исүгэ Баатарт нэгдээгүй, Өөлөн ихэд нэгдээгүй, Тэмүжинд нэгдээгүй, Бөртөд нэгдээгүй, Түүний өр хойцос нэгдээгүй. Та нар хар кредийн сархагтанд нэгдсэн, 20 төмдийн алангод нэгдсэн л удмынх. Түүний батлах нь ямар өрөвдмөр вэ? Дахиад ийм бага хугацаанд 40 жил. Олон хүн 40 жилд манжийн дарангуйд болоогүй хийчлээ. Монголыг сониочлаа гэж гайхаад байгаа.
та нар олонтаа сонирсон Монголыг анхных биш. Харин одоо сүййлчих байлгая тэхүү. Монголыг сониовол дэлхий сонин гэдэг энэ логик дээр бүх тангадууд, бүх германууд, бүх арабууд, бүх еврейчүүд, бүх татарууд, бүх русууд, бүх хятадууд, бүх солонгосууд, бүх индианууд нэгтгэд та нар эсэргүүцвэ малнуудаа. Монгол орныг устгах юм бол энэ дэлхий дээр анх амьдрал үйсэн их сурвалж устдаг. Харин тэр их сурвалжийг хамгаалагчид хамгаалдаг. Тэр амжилттай хамгаалагдсан тайлангаад бид нэр дэлхийд дахин тавина. Энэ бол анхны магмын далаа. Магмын чулууг эвдэж устгах хүчин зүйл өнөөдөр шинжлэх ухаанд олдог байх шүү дээ. Та нар яагаад ч эвдэж устгах чадахгүй байсан ч бид хамгаалсан. Хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр одоо юу болох вэ андуудаа? Тэнмэл цагаачтаа, монголоидуудаа, монголгүй тангадуудаа, монгол болох санаархагчдаа та нар одоо юу хиймээр байна? Наадам чинь амтгүй болчихсон оо. Угаасаа наадах чинь шагны наадам, допингийн наадам, холианы наадам, мордчин хүртэл допингтай, шагаачд хүртэл допингтай л суугаа байх. Допинг гэдэг бол харт амхтай л адил. Та нар харт амхны далайн харт амх гэж мэднэ үсттэй. Түүний оршихуйдэр торолцож байна. Монгол хэмээх гутаан дарамжлахыг би эсэргүүцдэг. Тиймээс би Монгол та нараас ангид ондоо байх тэр нандин мөн чанарыг бид нууцлсан. Дэлхий цоо шин үд танигдах тийм Монголыг олж танина. Тэр нь та нар биш. Энэ л чухал. Бусд нь чухал биш. Эргүй тэнэг булаа байж өөрсдөө бушаа ухаж, өөрсдөө өклийн кола захиалж яах гэж та нар ахмадтайгаа тэмцэлддэг юм бэ? Яах гэж та нар аавынхаа үр хойчстай, аавынхаа ахын үр хойчстай тэмцэлддэг юм бэ? Үүнийг би Алангойгийн хүүхдүүдээс асууж, Дов мэргэний ахын тэр хоёрыг гэрлүүлэх зөвшөөрөл өгсөн тэр Дов мэргэний үр хойцтой яах гэж та нар тэмцэлдэж тэр эсэргүү дайсагналаа өнөө хүртэл хадгалсан юм бэ? Энийг би бурядуудаас, хорь төмдүүдээс, халахуудаас, хар кредүүдээс асууна. Яах гэж та нараа толгойг хар уст унттай харын богийн хараалж ятгаар толгойг өхөөлж байж өгөөдөө хааныг эсэргүүцэж тулун ахын үр хойцсын хатан дөргний эсэргүүцсэн бэ гэж би хар кредүүдээс халахуудаас асууна. Яах гэж та нараа халахын хоёр эзэнний эхийн удмроо нулимж тэрнийг гутаан дарамжилж эзэндээ халтсан боолын дүрд орж харийн хаанд сөхөрч харийн хаанд күчээ нөгч харийн номд орсон бэ гэж би халахуудаас дарныхнаас асууна. Үүнийг надаар тэнгэрүүд асууж байна. Үүнийг надаас өндөр тэнгэрийн өвгөлтийн сүнс асууж байна. Тэнд та нар хариултаа нөгөөрөө. Халахын анх дугаар эзэн гисрэнзэл тэрвэржүүлсэн халахын өвг хан ноёдуудаас би халахыг аврах өмгөөлөн хайрлах тэр захиалгыг би 2007 онд дуйлантай наргагүй хүлээж авсан. Би халахыг авран хамгаалах үүрэгтэй төрсөн. Харин халахын нутагт орж ирж хул халах зүр үзүүлсэн цагаач шар усны бэлгийн тэнгэртэнгүүд намайг эсэргүүцэж
халахын хавтгай дээр надтай үгэн дайн гэж үгээр алсныг өвчиж болохгүй нэрнийг эхлүүлсэн нь шилэн зод байлаа. Яг одоо 8 дугаар сард Италид цас орж 7 давын төгсгөлийг дэлхийд зарлах тэр цаг ирлээ. Миний уулс алсын дайнд бэлэн оройдон цастаа намайг хүлээж байна. Хамгийн сонирхолтой нь Увс аймгийн Улаангом хотын дэрэгдэх Чандаман улаан уулын эзэн гэдгэн 2004 онд наадмыг нь хийж очихтан баталж эхлээд яг энэ зун би 20 жилийнхэн ойгоор тэр уулын эзэн анхны шүрэн арлын эзэн анхны алтан загсны орны эзэн гэдгэм баталчихлаа. Увс аймгийн нутагт зөвхөн Улаангомынхнаар л ярих юм бол тэр бүх хотын хүмүүсийн шүтэн болсон Чандаман уулын эзэн намайг гэж таних уулын оройг миний шаардлагын дор цэвэрхэн үлдээж надад эзэгнүүлсэн тэр л гайхамшиг 20 дахь жилдээ батлагдлаа. Байнга л би Чандаман уулын орой дээр анхны шүрэн арлын орой дээр бусдын хувхаа модон өргөл даатгал хадаг бүгдийг шидэлж суудаг догшин эзэн байлаа. Би савдаг мавдаг гэж ярихгүй шүү. Тэр чин зүгээр л эзэн гэдэг үгийн төвд нэр болоо. Тэгэхээр одоо яаж уул усан дан эзэн байхыг Улаангом хотынд баталж чадсан нь Чандаман улаан уулнаа хадгийг нь авч хувхаа моддын буулгаж нутгийн олон алтан загсны орны эзэн намаага таньжээ. Алсад сэндэрлэх Хархраулын оройд 2008 онд хувхаа модын буулган байж эзэгнэнхэн захирсан миний тэрл боломжийг хинч өнөөдөр хүртэл өрсөлдөн хулгайлж чадалгүй газар усны эзэн гэж ямар байдгийг баталчихлаа. Яг одоо нэг л асуудал байна. Хар тангадуудаа бас монхог иргэдээ. Хаа нэг газар өргөж яваа танхаачудаа. Та нар тийрэн хооллогчд шүү. Одоо зүгээр л өргөлөм болчих юм бол Чандаман улаан уулын 2 арашаан булаг ундран гарах 8 дугаар сарыг хамтдан өгтөе. Улаангомчуудаа увсчуудаа алтан загсны орныхон инхүү алтан загсны орныг дэлхийд захирч чадсан түүхээ 20 жилийн турш баталж чадлаа. Яг энэ Чандаман улаан уулынхаа наадмыг би тун удахгүй очиж хийж эзэн ямар байдгийг нь таниулсан. Мөнхгийн харанхуйд сануулгыг өгсний хүчээр инхүү Чандаман улаан уулаа тангадын тахилга хувхаа мод хувхаа хадгаас чөлөөлж чадсан миний энэ авья өвдимэн сүр өөрийн зүтгэл бас омгшил догшрал байсан юм аа. За ингээд алтан загсны орны анхны шүрэн арлын наадмыг би Увс аймаг Улаангом хотод зарлаж байна. Мэдээж тэрэгэл улаан өдөр. Энэ бол алтан бэргийн өдөр. Асын хамаг алтан загсдын орныг би
хураан тэнд чуулах болно. Хөөрхий дорныхан хорт могоон үүрэндээ хүний ёсыг олж, хүний ухамсарыг таньж, күнлэг ёсыг эрхэмлэж, аратан авираасан гарч, аштын замд ядаж балчирхан нүрсэн оруулах юм бол манай удам бүгдээрээ нэлхсийг тэтгэх эрдэмтэй болоо. Нэлхсийг мунхаг эцэг эхийн муухарлаас салгах ухааны намын засгалтай болоо. За ингээд та бүхэн яаж уул усны эзэн байхын гайхамшгийг улаан гомын чандман улаан ууднаа баталсан миний сайхан алдрыг танараа. Гоё байгаа. Уул усны эзэн гэдэг чинь тэгж хинч тэнд эзэгнэж чадахгүй болгодгийм. Кинийч хин нэг аврах гэсэн оролдлогыг шороотоо хотгож жалганд шидсэний үр дүнд би анхны шүрэн арал алтан загсны орн Африкийн Египтийг Асын Афиник Арабын хойгийг өөртөө нэгтгэн захирдаг тэр л агуу түүхийг баталдаг 2700 жилийн өмнө Египтийн соёл иргэншлийн хүн холбоотой байсан тэр газрыг уул усны эзний наадмыг хийх болно. Харин та нар тангад үхэр цамаа хараач тамийн ёроолон маажж шилэн зодон даам бэлдээрээ энэ жил хот хөдөөгийн шилэн зодыг ой нэрэгдийн шилэн зодыг бүгдийг нь хамж эхлүүлнэ. Анзаатай юм болсон шүү. Аврал үгийг танаараа ухааны шимийг гаргаж ухаарлын дээдийг олж ахмаддаа күндэлж ахмаддаа соргогдож ахаас сонсдог тэр ёсыг сэргээж чадвал та амьд үлдэх өчүүхэн заяага барын орондоо хүлээж суугаараа. Одоо ингээд алтан загсны орны агуу наадам хийж Ракийн оронд хоёр загсны нэг нь өхвөл нөгөө нэзэлдэг тэр давын оройн дорой түүхийг төгсгөж давын оройд хоёр алтан загс наадан жаргахын наадмыг хийх болно. Тэр цагт та нар тангад гэдгээ таньж тамийн ёроолоо мэдэрч суух. Уусан ус чинь хор болж янтгар хатны хортоо усууж хордож өгдөг данзан аравжааны үхлийг Килэнцэл хорхоон бичээрт күмбөр амсах аюулаа таньж яваарай. Харин алтан загсны оронд нэгдэж чадъя гэвэл загстан даваа отхон тэнгэрийг нэгтгэдэг тэр газарт нэгдээ гэвэл санаагаан зөвцөх, заяагаан зөвтөх, архлаан дар тангадэс маань сөкрөл хал загсаа шаардлага өндөртэй байдаг болохоор миний өвгдийн шаардлагыг биелүүлж чадвал хар салхи хуйларч хар усан аянгат бороогоор нүдэж цагаан зод хар зодыг хослуулж загсны эрн үеийн төгсгөлийг би амлаж байна бүх дэлхийд. Тэгээд алтан загсны эрнийг би эхлүүлж байна. Хойд тавилан ийм байлаа.
Халахын нутагт би цаашид хоргодох юмгүй болгож үлдээж ай ханам хотоож татаж халахын нутгийг хайлаа, орхилоо. Тамийнхантай там болаалдахгүй. Тамийнхан тандаа таруулзаж жаргаад бас жаргалтайгаар өгөх боломжтой шүү дээ. Боломж олгоноо олгон та нарыг. Гэхдээ алтан төр бол хүн төрлөختний анхных байсныг би зарлаад агуу Монголын түүхийг хүн төрлөختний анхдагч түүх байсныг зарлаад та нарыг харин түүхийн хог дээр хаяж төрөмгийн тэнгүүдийн гарт өртүүлчих эрсдэл бөөг санагтун. Тэмүжин Чингис хааныг үр хойчсыг Тэмүжин Чингис хааныг эсэргүүцэгчдийг үзэн ядах тэр хүн төрлөختний шин давлгаа эхэлчвэл яам. Та нар энэ дэлхийд тархсан бүхэн эвгүй болж мэдэн шүү. Та нар сатанууд. Та нар зөөлөн тангадууд хатуу сатанууд гэдгээ дэлхийд зарлчвал танигдчвал чулуугаар цохиж алдаг эртний түүх эвгүй замаар хаа сайгүй та нарыг үзэн ядах явдал хариу барих үйлийн өрчин болох вэ гэж би санаа зовж байна. Тийм учраас би байлдахгүй, би тулалдахгүй, би бас наадахгүй та нартаа. Харин хүний ясаар ухаарлыг олж чадвал амьд үлдэх боломжийг зөвхөн шин мэддэг дор алгана. Дорны хаттын тэнгэр унурж унсан шалтгааныг тайлбарлаж дахиад нөгөө 300,000-д амьд багтан орох 1000 гэр бүлийн жагсаалт толгоно. Яагаад гэхээр эн чинь өөрөө төрт ёс. Эн чинь өөрөө зохион байгуулалттай алтан ордын төр улсад нэгдээгүй шүү дээ та нар. Одоо та нар зүгээр 300,000-д нэгдэж байгаа нь ариун эккүүгийн төрс ёсонд нэгдэх боломж олгож байгаа. Тэр нь ханд жам зэндэргэгийн ба жимсгэн гисрэнзийн шин эрэнд нэгдэх боломжтой. Өчүүгэн ч гэсэн агуу боломж шүү. Түүнээс биш та нар Тэмүжин Чингис хаан түүний Ахмад ковидын үйл хэрэгт нэгднэ гэж гордохын гарц болж дээ андууд минь дээ. Дайснууд минь дээ. За ингээд үйл явдал ямраар эргэж давын оройд хос загс нэгнээ намнаж алтан загс дов мэргэн нөхөж альбан тэрн загс давын орой дээр гарч хатадын тэнгэр мандах гэж ялан нөхцсөн тэр өдрийн мэндийг та нарт хүргэе. Харин хос алтан загс шүрэн арлын орон зайд жаргалтайа амьдарч зугаацсан байсан алтан загсны орон Овс аймгийн Улаангом хотод оршин байгааг дэлхий дахинд тунхаглаж алтан загсны орны баярын наадмыг би эхлүүлнэ. Баяртай андуудаа ухаарлчин дийлвэл ухаанчин дийлвэл логиктай сэтгэж чадвал дов мэргэн гэрлэхээс өмнө дуувгийн нүүдлийн 3 нутаг дааган нутагт байсныг цөхөрч таньж чадвал чи күн болох замдаа орж күр болох замаасан гарч байна гэж төсөөлөөрөө. Ингээд дэлхий дахинд алтан бомбын нэрнийг алтан загсны оронд алтан мөнгөн яст мэлхийн оронд
би наадаж наадмаа цааш нь Арсангийн орд руу нүүлгэн аваачнаа. Энэ бол өвг монголчуудын дуугийн түүний өр хойцсын нүүлгийн соёл. Би тун удахгүй апинд тун удахгүй алтан прагт наадмаа хийн. Харин та нар халахын наадмыг хоёр эзний наадмыг хийх заяагаа хизээ надтай тавлахаа тэмгэлдэж кэрлдээд задлаж заамталдаад ярилцаж сууцгаадаа. Баяр та.